мөнгөтэй зочин. За сайн байцгаана уу? Баянгор сумын нэхлэнгууд дээр мөнгөтэй зочин контент маань ирсэн байна. За Баянгор аймгийн санхүүдрийн сангийн хэлтсээс Update Work 2025 уралдааны хүрээнд мөнгөтэй зочин контент маань бид эд дээр хүрэлцэн ирсэн байна. Одоо эхний асуултаа асууя. За энэхүү асуултанд та хариулж байж энэхүү контент үргэлжлэхгүй өсгөө гэдгийг шийдэгнэ. За могоонч хаана гэдэг вэ? Могоочихгүй. Зөв. За амархан байгаас тий? Амархан байгаас. Бүгдээрээ санхүүгийн хүмүүс байгаа учраас санхүүгийн холбогдлолтой асууя гэж бодож байна. Асуулт асууя гэж бодож байна тий. За төсөв гэж юу вэ? За бид нар хоорондоо ярилцаад багийн ахлагч нь нэгцэн хариултаа хэлнэ шүү. За би ерөнхийдөө шууд хариулчихъя. Тий төсөв бол татварын болон татварын бус орлогоос бүрддэг. Энийг одоо ерөнхийдөө тэгээд төлөвлөд тий хэдэн төгрөний одоо татварын орлого авах уу, татварын бус хэдэн төгрөний орлого авах уу гэж төлөвлөд одоо тэгээд үйл ажиллагаагаа явуулахыг хэлсэн. Зөв. Сайн нэгтгэв. За зөв байна. За эхний мөнгө. За одоо мөнгө голдоо тавьчих тий. За хоёр дахь асуулт. За төсвийн төлөвлөлт гэж юу вэ? За бас багаараа ярилцаад хариулъя. Тэр чинь ирж байгаа санхүүгийн жилд ямар зардал дээр хэдэн төгрөг зарцуулах уу, хэдэн хүн ажилуулах уу, хэдэн бодол бичгийн цаас авах уу, хэдэн километр явах уу, хэдэн литр бензин шатхуун зарцуулах уу, барилгаа хэдэн төгрөгөөр засах уу, хэдэн литр хэдэн тонн ус хэрэглэх үү, хэдэн киловатт цахилгаан хэрэглэх үү гэдгийг урьдчилж таамагласан, ер нь таамагласан. Прогноз гэж хэлэх юм байна. Тэгэхээр төсвийн төсөл байж та. Тий, төлөвлөлт гэдэг чинь ерөөсөө тэр л яах. Төсвийн төлөвлөлт гэж бол тухайн тий одоо манай сумын харьяаны байгууллагуудынхаа төсвийг би нэгтгээд иргэдийн хурлаараа батлуулаад орлого зарлага хоёроо тэнцүү. Тэгээд батлуулаад тэрнийхээ хэмжээнд тухайн жилдээ одоо зарцуулаад явахыг төлөвлөлт гэж байна. За бүгдээрээ санал нэгж чинь тий. За баяр өргөнө. Бурцаа. За одоо амархан асуулт асуунаа. Хоророгийн ягаан өнгөтэй найз хин гэдэг вэ? Зөв. Бүгдээрээ санал нэгж байна уу? Мөн үү? Ягаан өнгөтэй найз байдаг шүү дээ хоророгийн. Лупи. За нэгцэн нэг хариулт авъя. За манайха Руби юу? Луби юу? Уг нь лупи. За хариулт нь яг тийм луби юу? За руби. За буруу байна. Юубинээс жижигхэн штэ. Жижиг улаан. Нөгөө мөн ягаан штэ. Тий. Лупи. Луби тийм. Луби зөв байсан. Баянаас зөв хариулт ирсэн. За яах вэ тий? За тэгвэл одоо мэрэгжлийн асуултнаас нь асууя. Санхүүгийн тухай тий. За санхүүжилт гэж юу вэ? За тэндээс ингэ бодлоод ажиллаж байгаа. За Ерөөсөө манай За тухайн байгууллагын санхүүжилт гэж ер нь бол бас нөгөө орлогоо ингээд сар сардаа хуваарлаад тэрнийгээ бас ингээд хуримтлуулад тий тэрнийхээ хэмжээгээр одоо ингээд байгууллагынхаа үйл ажиллагааг явуулахын тулд сар олгож байгаа мөнгөн хөрөнгийг санхүүжилт гэж байна. санал нэгж гинэ. хийсэн чинь зөв. За зөв байх нэ. За одоо асуултаас гадна надад таадаас асуусан байна. За одоо зөвөр өөрсдөө санаа бодлыг хэлээд яваарай. Энэ л хороо мөнгөтэй зочны одоо энэ үнцэн асуулт биш шүү. Захим систем шилжихээ давуу боловсруулалтыг та бүхэн юу гэж бодож байна? За манайха хариулт. Цаг хугацааны хувьд хэлбэр. Зардал хэмжиж байгаа. Тий, цаг хугацаа хэмнэ. Тий. Орон зайнаас үл хамаарна. Тий, орон зайнаас үл хамаарна яг үнэ. Дээрээс ажил хөнгөвчлөн тэр ч хамаагүй хөнгөвчлээд байгаа. Захим систем рүү шилжээд ирэхээр за хамгийн хэцүү сул тал нь одоо тэгээд тий хоорондоо уялдаа холбоо авдгүй нэг тийм юм Хог ахгүй тэгэл будаа захин бол. Тэгээд энэ захин системийн давуу тал нь болохоор зэрэг одоо ингээд байгууллага болгон дататай байсан бол эн чинь ингээд одоо Баянгор сум гэхэд нэг дататай болсон. Тэгэн гол Баянгор сумуудын датаг нэгтгэдэг байсан бол сангийн амд ганцхан дататай бүгд байдаг байхгүй. Тэгэхээр энэ захин чинь маш давуу талтай. Тэгээд бидний ажил маш хөнгөрж байгаа гэсэн үг. Одоо бид нар сумын төрийн сан руу явах гэж
таксигээр ч юм алхаад тэдэн минут өрдөг байсан бол одоо өрөөнөөсөө шууд гүйлгээгээ ийдэг болсон. Энэ минь бол бүгд давуу талууд. Одоо сая түрүүн төсөв төлөвлөгөө гэж ярьлаа. Эднэр бүгд захимаар хийж байгаа учраас бүгд давуу талууд. Одоо ингээд төсөв хийхийн тулд бид нэр цаасан дээр заяа бүгдийг ингээд Excel дээр бодоод нэгтгээд ингээд гараараа хийдэг гэсэн бол одоо захимд орсноор ерөөсөө боловсролын салбарын хувьд бол хүүхдийн тооруулаа, ажилтны тооруулаа нэмэлт мэдээллүүдийг хангалтаа тэгээд болчдөг байхгүй. Тэгээд боловсролын яамд ганцхан датанд таг гэж орчихно. А энэ бол захимын давуу тал шүү. Дата бааз аягүй сайн авч үлдээд байгаа байхгүй. Одоо хаа байсан 13 4 оны хуучин суурьа үзийгэд програм руу ороход тэр байж л байгаа байхгүй. Тэрнээс Excel-ээр явж исэн бол тэр бол юу ч байхгүй шүү дээ одоо. Дээр үчи бид нэр шугам татгаар гараараа бичиж Excel дээр тайлбар гаргадаг тийм юм зөндөө архив авах гэмээс одоо бол гүү байхгүй. Програм руугаа орлоо 14 оны суур бар үзье гэхэд тэр бол байж л идэг. Бас тэр чинь аягүй даваа тал болоод байгаа байхгүй. Дата баазаа аягүй сайн авч үлддэг тийм биднэрт тэр бас нэг хэрэгтэй юм байгаад байгаа. За мөнгөний асуулт. За гэрийн асуулт юм байна. Одоо нэг мөнгөтэй чинь гэрт очихоор нэг гэрийн байгаа нэг байршлыг асуугаа тэнд юу гэдэг вэ гэдээ асуудаг штеп. Мэдхүү. За тэгвэл одоо энэ бол байгууллага доторх асуулт гэсэн. Төрийн сангийн санхүүгийн албаны даргын хой талын хананд үлгөөтэй байдаг заазанд юу байдаг вэ? Яаж юм уу? Яагаад зураг байсан? Бихгүй шүү. Яагаад зураг байсан? Юу гэдэг лээ? Сүүл цаг 2 år. Цаг байхгүй. Тэрийн сүлд байгаа. Нэг нь сүлд байсан, нэг нь сая юм. Соо бор ногоодод дэвсэлтэй. Хоёр дэцтэй. Аль жилийн ганц цаг армаас дуусах. Стаа уудын дүрээс санаад байна. Сүлд байгаа. Нэг нь сүлд. Тэгээ цаг бол сүлд. За байхгүй юу? Анзаараагүй юу? Анзаараагүй юу? Сүлд зүү. За тэгвэл анзаарсан бай. За баярлалаа. За баярлалаа. Анзааргүй байвал тэ сүлдээс багтаа. Шавжны нэртэй орд юу вэ? Хилэнц. Оо, айгаа амархан байна те. Зүг бүгдээрээ зүг хийж бодож байна. За дараагийнхаа мөнгийг авъя. За баярлалаа. За Одоо дахиад нэг амархан асуулт асууя. Энэ бол одоо миний ярих байгаа энэ амтан бол модон давирч одоо гарч чаддаг цорын ганц нохооны төрөл юм аа. Энэ ямар юм бэ? Модон давирч чаддаг нохооны төрлөөс цорын ганц юм. Хооц. Биш ээ. модон давирдаг нохооны төрлийн тий. Нохоо л нөгөө модны гээд давирч чаддаг арай өөр төрөл байна. Биш. Арай төрөл нь биш аа. Нохооны төрлөөр хэрэм чон. Чон яг За юу гэж бодож ихтэйсэдийн нэг магадлалуудад төвшүүлээ явуучих. Хин нэгэн зөв хариулчвал энэ хамгийн сүүлийн асуулт болохоор зөвөр аваад тэгээд дуусгая. Ингээд нэг нэгээрээ хариулж манайха юу вэ? Одоо ямар дугаар болж яахгүй. За нэг нэгээрээ хариулчих тий. Модон давирдаг. Модон нохооны төрлөө яа. Төхөөлөх үү? За тэг. Одоо нохой төлөв чинь чон үнэг гэд бүгдээ Чон орох юм. Чон юм биш. Чон юу гэж модон давирдаг? Гүү лөө. Үүнэг авирт. За яг нэгдсэн яг хариулт авъя гэхүү. Яг шар үнэг бол модны авч чаддгүй байх юм тий. Ястэн. За сүүлийнхаа За саа. За баяр үргээ. За зүг таашаа. За энэ бол хамгийн сүүлийн асуулт байсан. За одоо тэгээд угаасаа мэрэгчлийн хүмүүс мэрэгчлийнхаа асуултанд бол маш төвөггүйгээр маш тодорхой гоё хариулж байна. Манай Баянгор сумын эхлэнгууд ямар чадвартай нь харагдаж байна. Одоо зөвхөн хөгжилтэй асуулт асуугаад нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. За тэгэхээр мэрэгчлэрээ энэхүү мэрэгчлэр ажиллаж байх хугацаанд тулгамжаас одоо энэ хөгжилтэй зүйл ээ нөө. Хотод хий үлдсэн гэсэн чинь бүгд яваад нягтлан үлдсэн гэдэг нэг ангаа гарсан байсан шүү дээ. Тэр чинь яг бүтнэрийн үйл юм. Яг тэрийг бүтнээр нь алаадах яа. Хийж байгаа юм. Модныгийн өмнө шүү дээ. Шинэ жилийн үеэр
Тэгээ байгууллагын шинэ жил хийх гээл ингээд сандраад бид нар чи гүйлгээ авах гал сандраад аюух ажилтаа байгаа. Байгууллагын шинэ жил хийх гээд хүмүүс юм бэлдээд гүүгээд идэг. Тэхүү инхүүгээл надаас орж ирж юм асуугаад байж би завгүй байна байж л гэдсэн чи сүүлд нөгөө нэг шинэ жил бэлдээсэн хүмүүс нэг юм цаа буугийн өртөө нэг юм обор шиг даруулга байдэн штэ. Нэг нь орж ирээд надад тэрийг зүүж өгөөд яасан гэсэн чи таныг шинэ жилийн уур амьсгалтай болгож өгч байгаа юм гинэ. Тэгээдсэн яаж байгаа нэг гэсэн чи одоо би цагаан сар болохоор хүзүүн дээр чинь хадаг авчир тавьж өгнө. Тэгээ бас л цагаан сараар тий сууж л ах юм байна. Наадан болохоор нөгөө нэг юм унаач хүүхдүүд нэг юм шугал малгай. Цаасаар тийм юм бигээ толгой дээр чинь тавьж өгнө. Тэгээд байгаа байхгүй. Ерөөсө байнгын тэр ажил дээр байж л байдаг. Одоо ингэ штэ. Амраад яваад ёо гэргүй штэ. Гүлээ юм. Хүмүүсгээ цалин тавина. Нийгмийн даатгалын мэдээгээ юм шилэн даасаа юм гэдэг ингээд ерөөсө чигээр ингээд нэг аягүй сайхан амраа сэтгэл амраа явна гэдэг тийм ойлголтод ерөөсө байхгүй шүү дээ. 7 хоног ээлжийн амралтыг аваад нэг 7 хоног уцаагаад ч хөдөө явах шүү дээ. За сүлжээр орж ирэл хаанаас хинээс ямар дуудлага ирсэн болоо яасан болоо гэж байнгын татлаа. 7 хоног ч таагаар амарч чаддаг байхгүй. Тэгээ эн чинь бас давуу талтай сайхан ажил. Бас дандаа мөглөд хар муухай шүү дээ. Ажлаа төлөвлөж сурна, хуваарлж хийж сурна, сууд сурна. Нэгтлэн босны чинь тий толгой төргөн сэрэг юм хүмүүс чинь мундаг болсооч нэгтлэн толгой төргөн сэрэг тий дандаа муулаад гэж амардгүй энэ олон систем ажилтны хэцүү гэж бас тий авахын зөндөө энэ чинь аюул сайхан ажил тий. За ингээд нэгтлэнгуудаа манай энэхүү контентод оролцсонд баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье. Ингээд Баян онгор сумын нэгтлэнгуудтай энэхүү контент маань үргэлжлээд одоо энэ хүрээд өндөрлөж байна. Мөнгөтэй зочин мөнгө аваад буцлаа. Мөнгөтэй зочин